Эм бүх төлөөлж байна. Сонголт. Аушвицийн балерина. Зохиогч Эдит Эва Игэр. Орчуулсан Инх хориглын Минд Баяр, Минд санаагийн наран гэрэл. Өгүүлэгч Уранбатын мөнгөн цэцэг. Хоёрдугаар бүлэг. Сэтгэлдээ нандинах зүйл. Харанхуй нүмерсэн хойно тэдэрлээ. Хаалга хүчтэй нүдэн тажихантал балбаж хашгичих дуу хадна. Аав тэднийг орвуулвуу аль эсвэл өөрсдөө хаалга эвдээд ороод ирвүү. Орж ирсэн хүмүүс герман цэргүүд үү, Нилаш намынх нь. Гүн ойрноос минь цочоон сэрээсэн тэр их уймын шуугааны учрыг би юр олсонгүй. Седрийн дарсны их хүн амт аманд амтагдана. Цэргүүд унтлагын өрөөнд дайран орж ирээд манайхыг нүүлгэж өөр газарт нутаг заах болсныг мэдэгдэв. Бид дөрөвт ердөө ганцхан чемодан авч явахыг зөвшөөрлөө. Аав ээж хоёрын орны хүлд тавьсан эвхдэг орноосоо өндөх гэтэл хөл мэдээ алдчихсан мэт хөдөлж өгсөнгүй. Гэтэл ээж тэр дороо босож хөдөлгөөнд орлоо. Нүдэрмхийн зур хувцлаад шүүгээний хамгийн дээд тавиур руу гараа сунган нэгэн жижиг хайрцаг гаргаж ирлээ. Клара эгчийг төрөхөд дуулах шиг толгойг нь битүү бүрхчихсэн байсан ихсээс үлдсэн нь тэр хайрцагт байдгийм. Их баригчид Няран ихсийг хадгалж аваад усанд живхээс хамгаалах сахиу сулган далайчдад арилждаг байсан гэдэг. Ээж тэр хайрцгийг чемдаандаа хийлгүй ад дагуулах сахиу сулган пальтооныхоо халаасанд лавхан хийж авав. Ээж үүнийг зөвхөн Клараг хамгаалах гэж авсан уу, эсвэл бидэнд бүгдд нь аз авчирна гэж бодсон уу, бүү мэд. Түргэлж үз, Дицука минь. Бос бушуу хувцал хэмээн ээж шавдуулж хэллээ. Хувцаа өмслөө гэд наад бие галбир чинь нэг их сайхан харагдах ч биштэй гэж Магда шивнэв. Тэр юр ямар ч нөхцөлд тоглоом тохуу хийхэ болно гэж үгүй юм да. Ийм үед хизээдэн жинхнээсээ айх ёстойгоо би яаж мэдэх вүлээ. Ээж энэ зур гал тогоонд өчигдрийн үлдсэн хоол тогоо шанаг зэрэгэ баглаж байв. Түүний одоо авч явахар зэхэж буй хідэн атга гурил багахан дахианы өөх зэргээр бит хоёр 7 хоногийн турш үл залгаж үлээ. Харин аав унтлагын өрөө зочны өрөө хоёрын дунд сандран холхиж ном лааны суур хувц хунар барьж тавин юу авч явахаа шийдэж ядна. Хүнжлүүдээ аваарай гэж ээж аавд санууллаа. Хэрвээ манад амандаа хийчих амттан байсансан бол аав минь хожим тэр амттнаа надад гаргаж өгөөд нүүрэнд минь тодрох хормхон зургийн баяр баясгалыг харах гэж эргэлзэх зүйлгүй авч явах байсан бизээ. Азар ээж минь гайхмаар амьдралын ухаантай хүн. Ердөө жаахан охин байхаасаа л дүү нартай ээж нь болж тэднийгээ хоосон хонуулалгүйгээр уй гашуу зовлон дүүрэн олон улирлыг давж гарсан эмэгтэй. Бурхны өмнө тангаргалъя. Би дахин хизээч үлсэхгүй гэж эд зүйлсээ баглах зураа бодож зогсоо байх та. Гэсэн ч би ээжигээ тэр аяг тавг ам зуух хэрэгслүүдэд орхин унтлагын өрөөнд буцаж орж ирээд надад хувцлахад минь туслаасай гэж хүснэ. Ядчил намайг нэрээр минь дуудаж юу өмсөх юм зааж өгөөсэй. Санаа зовх хэрэггүй бүх зүйл сайхан болно гэж надад хэлээсэй. Цэргүүд хүнд гутлаа тачигнуулан гүйлдэж бууныхаа бөксөөр сандал ширээ дилсэж унгаана. Хурдлаач. Гинэт ээжэд уур хүрээд явчихлаа. Ээж ер нь намайг биш, Клараг л хэлж аврах хүн. Харанхуй дунд гараас минь атгаж тайтгаруулахын оронд галтгооныхоо шүүгийг ухаж төнхөхийг илүүд үзнэ. Тэгвэл би аз жаргалын амт аз заяагаа өөрөө л ирж олъё. 4-р сарын жихүүн салхитай үүрийн харанхуйд би эрг танх үнсүүлэхтэй өмссөн цэнхэр торгон даашинзаа өмслөө. Нуглаасыг нь хуруугаараа зөөлөн илбэж нарийнхан цэнхэр илгэн бүсээр бүслэв. Эргийн гарт дахин тэврүүлэх гэсэндээ л өмссөн энэ даашинз минь намайг дур булаам харагдуулж айх айдсын минь үргэн алдаж ч мэдэх хайраа эргүүлэн авахд туслана гэж би итгэнэ. Даарч чичирвэл тэрл биз. Хүсэл найдварын минь тэмдэг илүү утга учиртай, илүү сайн сайхан зүйлд итгэж буй минь дохио болог. Эрик миний гэрийнхнийхээ өмнө мөн л энэ харанхуйд сандчин хувцлаж байгаа да. Түүний намайг гэх сэтгэл надад мэдрэгдэхэд чихний үзүүрээс хөлийн хуруу хүртэл ямар нэгэн халуун эрчим гүйх шиг боллоо. Хайр сэтгэл, итгэл найдвараас цацарсан тэрхүү гэрлийн элчинд би өөрийгөө дулаацуулан нүдэ аниад ингрээ тэрвэрн зогслоо.
Гэтэл одоо цагийн онцгүй байдал дотоод ертөнцид минь халдан орж ирлээ. Угаалгын өрөө хаана вэ гэж нэг цэрэг Магда руу хашгирав. Үргэлж захирангуй бусдыг явжилж айлгуутж явдаг Магдагч тэр цэргийн ширүүн харцны дор дагжин зогсно. Магдаг айж бэргэж байхыг би харж байсан удаагүй. Тэр хизээд л хэн нэгнийг үдэж уурыг хүргэх эсвэл хүмүүсийг инээлгэж хөгжөөх боломжийг алддаггүй охин. Өөрөөс нь илүү эрх мэдэлтэй хүний үгийг хүртэл оошооно гэж үгүй. Ангид багш орж ирэхэд босох ёстой дүрмийгч үл дагна. Нэг өдөр намхан нуруутай тооны багш нь түүнийг заан гэсэн утгатай элефант гэсэн овгоор маань дуудан зэмлжилдэ. Гэтэл Магда үлмий дээрээ босож зогсоод багшийнхаа дээрээс өнгийн харж "Өө, та энд байсан юм уу? Таныг огт олж харсангүй" гэсэн гэдэг. Харин өнөөдөр манад орж ирсэн ирчүүд бүгд буу агсжээ. Магда тэдэнд бүдүүлэг өгч хэлсэнгүй. Сүрж тэрсэлсэнчгүй. Дуулууртай гэгч нь хонглын үзүүрдэх угаалгын өрөө рүү заав. Цэргээр Магдаг түлхэж замаасаа зайлуулав. Тэр гартаа буутай. Өөрийн давмгай байдлыг өөрөөр нотлох хэрэг байх уу та? Яг энэ үед л би хэрэг явдал үүнээс ч дор байж болохыг ухаарч хэлсэн юм. Хорон мөч бүхэн хүчирхийлэл дагуулж болох ажээ. Хүн хидийд хэрхэн өвдөх сөхөрхөө хизээч мэдэхгүй. Энэ хүмүүсийн хэлсэн бүхнийг нь даглаач амиа алдаж мэднэ. Гарцгаа, бушуул, та нарын аялалд гарах цаг боллоо хэмээн цэргүүд хэллээ. Ээж Чамдана хаан аавд бариуллаа. Тэгээд саарл пальтоогоо товчлоод цэргүүдийг ахалж явсан офицерыг даган хамгийн түрүүнд гудамж руу гарлаа. Би ээжийн араас, Магда миний араас гарч ирэв. Замын хажууд биднийг хүлээх бүхээгтэй тэргэнд хүрэхээс өмнө би эргэж харан аавыгаа гэрээсээ хэрхэн гарч ирж байгааг харав. Тэр Чамдана барьчихсан хаалга руу харан зогсоон шүн дөлөөр аянд гарсан хүн түлхүүрээ авсан эсгээ шалган халаасаа тэмтчин сандчихтай адил харагдана. Нэг зэрэг ширүүн үгээр хараал тавин хаалгын маань өсгийгөөрөө буцаан тас хийтэл өшөглөж нээв. Хар сүүлчийн удаа сайн харж нүдэ баясгаад ав гэж цэргийн хэлхэн дуулдав. Аав онгорхой хаалганы цаад харанхуй орон зариу гөлрөн. Тэр цэргийг өгөөмөр сэтгэлээр ийн хэлвүү өдөж тавлаад байна уу хэмээн гайхсан бололтой. Гэтэл өнөө цэрэг аавын өвдөг рүү өшөглөөд авав. Аав минь догонцсоор бидний бусад гэр бүлүүдийн хамт орж суусан бүхээгтэй тэрэг рүү наашлав. Аав ээж хоёрыгоо хамгаалах хүсэл, мөн тэдний намайг хамгаалж чадахгүй болсныг ухаарсан харуусал хоёрын дунд би хавчуулагдлаа. Эрх минь, бид хаач утсан бэ? Чамаагаа хайж олоход минь надад туслаач гэж би залбирна. Хамтын ирээдүгээ битгий мартаарай. Хайр сэтгэлээ битгий мартаарай. Биднийг ачиж явсан тэрэгний урт банзан сандал дээр надтай зэрэгцэн суусан Магдагчийн амнаас ганц ч үг унсангүй. Миний харамсал дүүрэн дурсамжуудын урт жагсаалтад дээгүүр ордог зүйл тэгэхэд эгчийнхээ гараас атгахгүй явтаа. Биднийг суулгасан тэрэг үүр цүрээр хотын захад байх Якобын тоосгоны үлдвэрийн хажууд ирж зогсоход бид дотгош туугдан орлоо. Ийн эрт ирсний ачаар тоосох хатаах сарвчанд байрлахаар болсон нь харин ч азтай хэрэг байв. Энд хоригдсон 12,000 орчим еврейн ихэнх нь толгой хорогдох газаргүй дээд тэнгэрээр дээвэрхийн өдөр хоногийг өнгөрүүлж байсан юм. Пальтоогоороо хучин хаврын жихүүн жаварт чичрэн бүгд шалан дээр унтцгаана. Өчүүхэн зөрчил гаргасныхын төлөө хүмүүсийг лагерийн төвд резинэн борохоогоор балбах чимээ гарахад бид чихээ дарцгаана. Усны шугам хоолой гэж энд үгүй. Морин тэргээр хувингаар нь ус зөөгч хүн бүрд хүрэхгүй. Бидэнд өгдөг хүнс ээжийн гэрээс авч гарсан багахан гурлаараа хийсэн бинтээ нийлээд эхэндээ хоосон хонохгүй болоод байв. Гэхдээ хэдхэн хоногийн дараа өлсгөлөнгийн завиур даймжирсаар байнгын базалсан өвдөлт болон ховров. Магда хажуугийн сарвчанд ийм үлэн зэлмэн байдалд няраа их хүүхдээ хооллох гэж зүдрэх хуучин биеийн тамирын багшаа олж үзжээ. Бүсгүй нэг бол миний сүү татарчхул яах вүлээ гэж. Үгүй бол энэ хүүхэд зогсоо зайгүй уйлаад л байх юм гэж бидэнд хандан гиншин. Энэ лагер урт гудамжаар зааглагдсан 2 хэсэгт хуваагдана. Манай гэрийн ойр хавьяас ачигдан ирсэн еврейчүүд бидэнтэй нэг дор байрлана. Каса хотын бүх еврейчүүдийг энэ тоосгоны үйлдвэрт хорж байгаа гин. Хөршүүд, дэлгүүрийн худалдагчид, багш, найз нарыгаа энэ хэсгээс олж уулзав.
Гэвч манай байрнаас 30 минутын зайтай амьдардаг өвөө эмээ хоёр минь лагерийн энэ талд байсангүй. Өндөр хашаа зэвсгэлсэн харуулууд биднийг нөгөө талаас тусгаарлана. Тийшээ хөл тавихыг бидэнд хатуу хориглогч би нэг харуулд учир байдлаа хэлж сөгдөх шахам гуйхад тэр эмээ өвөө хоёрыгоо хайхыг минь зөвшөөрсөн юм. Хүйтэнд дааран хоорондоо наалдан бимбийн суух хүмүүсийн дундуур нааш цааш холхихдоо би Эрикийн нэрийгч бас дуудаж авлаа. Энэ бол зүгээр л цаг хугацаа, тэсвэр төвчээрийн асуудал. Би түүнийг эсвэл тэр намайг олоод ирнэ гэж би өөртөө итгүүлэхийг хичээнэ. Би өвөө эмээ хоёрооч Эрикийг ч олсонгүй. Гэтэл нэг өдөр үдийн хойно усны тэрэг ирж хүмүүс балга ус чатуугаа олж авахаар шуугилдан дайрах үеэр Эрик намайг гэрийнхнийхээ гадуур хувцснуудыг манан ганцаархнаа сууж байхыг олж үзжээ. Тэр миний дух, хацар тэгээд бас уруул дээр үнслээ. Би торгон даашинцныхаа илгэн бүсийг зөөлөн илбээд аз авчирсанд нь дотроо талархна. Тэр явдлаас хойш бид хоёр яаж игээд өдөр алгасалгүй уулзах боллоо. Бидэнд ямар хувь заяа оногдох бол гэж заримдаа тааж бодцгооно. Бидний Кинермизо химээх хорих лагер руу явуулна гэсэн цуурхал тарлаа. Тэнд гэр бүлээрээ хамт ажил хийж дайн дуустал байна гин. Гэвч энэ цуу яриаг Унгарын цагдаа болон нилаашууд бидэнд хуурамч горилго төрүүлэх гэж зориуд тараасныг бид мэдсэнгүй. Дайны дараа алс холын хотуудад суугаа садан төрлүүдтэй сэтгэлэн зовсондоо битсэн олон мянган захидал шуудангийн газруудад эзэндээ очилгүй лацтайгаа овоорн хэвтэх болно. Тэр захидлуудыг Кинермизо гэх газарт хаягдсан байх боловч тийм газар энэ хорвоод үгүй. Харин биднийг тээвэрлэж яваа галтэргний эцсийн зогсоол бол жинхнээсээ оршдог хүний санаанд ч багтамгүй аимшигтай газар. Дайны дараах үе. Эрик бид хоёр зөвхөн энэ тухайл бодохыг өөрсөддөө зөвшөөрнө. Бид хоёр их сургуульд орно, Палестин руу нүүнэ. Сургуульдаа эхлүүлсэн утга зохиолын үдэшлэг, номын клубээ үргэлжлүүлэн явуулна. Тэгээд Фройдын зүүдний тайллыг хамтдаа уншиж дуусгана. Тоосгоны үйлдвэрийн дотроос тарамвай явж өнгөрөх чимээ гараа сунгаад л хүрчхмээр ойрхон сонсогддог байлаа. Үсэрч гараад л суугаад явчихад ядах юмгүй санагдана. Гэвч гадна хашаанд ойртсон хэнийг ч болов өчиггүй буудна. Надаас хэдхэн насаар ихч нэг охин зогтох гэж оролдоод баригджээ. Хүмүүст сургамж болог гээд охины цогцсыг тэд лагерийн голд дүүжилсэн юм. Тэр охины үхлийн тухайд аав ээж хоёр надад ч Магдад ч тэр юу ч хэлсэнгүй. Хідэн яотон олж авахыг бод химэн аав бидэнд захив. Хідэн яотон олж аваад сайн хадгал халаасандаа үргэлж ямар нэг амттан авч явжээ. Нэг өдөр бид өвөө эмээ хоёр үйлдвэрээс хөдөлсөн эхний цуванд ачигдан явсныг дууллаа. Тэдэнтэй Кинермизод л уулзах юм байна да гэж бид бодлоо. Эрикийн уруул дээр үнсэж сайхан нойрсорой гэд явуулахдаа би түүний уруулал миний ямагт найдаж болох амттан гэдэгт итгэж байлаа. Үйлдвэрт хоригдоод сар орчмын нүүр үзэж байтал нэг өглөө үүр цүүрээр бидний байрлаж асан лагерийн хэсгийг нүүлгэн шилжүүлэхээр болов. Эрикт яаж игээд үүгдэх хүн олох гэж сандчин гүйх намайг харсан ээж одоо болноо дицүүка гин. Аав ээж хоёр Кларатаа салах ёсхийн захидал бичсэн ч илгээх арга байсангүй. Ээж тэр захидлаа яг л тамхины үнс тогшин унгах мэт газарт хаяж орхиход 3,000 хүний хүлд гიშгэгдэн алга боллоо. Хүмүүсийн урсгал нэг урагшилж, нэг зогсон, дахин урагшилж, дахин зогсох зур торгон даашинцны хормой хүл шүргэн. 3,000-уулаа үйлдвэрийн хаалга руу туугдан игнүүлэн зогсоосон бүхээгт машинуудын урт цуваа руу чихэлдэн орлоо. Бид дахиад л түнэр харанхууд бөөгнөр нь сууцгаалаа. Машин хөдлөхийн өмнөхөн нэрийн минь дуудах сонсогдлоо. Эрикийн хоолой. Тэр өөр машины банзан хашлагны завсраар намайг дуудаж байлаа. Би түүний хоолой гарчгүй зүг рүү хүмүүсийг түлхсээр зүтгэв. Би энд байна. Химэн хөдөлгүүр нүргэлэн асахтай зэрэгцэн би хашгирлаа. Тэрхүү банзан хашлагны завсраар Эрикт хүрэх нь бүхэл харахад ч давчуу нарийнхан байв. Би чинийхээ нүдийг хизээч мартахгүй, чинийхээ гарыг хизээч мартахгүй гэх түүний минь хоолой дуултна. Галтэрэгний буудал дээр буун битүү хүн чигсэн ачааны вагонд суухдаа би энэ хоёр өгүүлбэрийг дахин өөртөө хэлж байв.
Сэтгэлд хадах Эрикийн хоолой яг л шар хангаах тос шиг намайг тайтгаруулахад хаа сайгүй хашгирах офицерууд хүүхдүүдийн уйлаан майлаан чихэнд хүрсэнгүй. Өнөөдрийг л даваад гарчихвал би түүнд нүдээ харуулж чадна. Гараа үзүүлж чадна. Би амандаа ийн унших шившлэгнийхээ химнэлд тааруулан амьсгалж байлаа. Өнөөдрийг л даваад гарчихвал маргааш би эрх чөлөөтэй болно.